За сайн байцгаана уу. Энэ удаад дэлхийд дахинаа 3 сая ширхэг борлуулагдсан 20 дугаар зуунд хамгийн их нөлөө үзүүлсэн бизнесийн ном болох Стивен R. Covey-гийн бичсэн өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал номыг тайлбарлах болно. Энэ номыг нэг л өгүүлбэрээр илэрхийлэх юм бол таны амьдралыг мөн чанарын хувьд амжилтанд хүргэх тухай аргачлалуудыг бичсэн ном байгаа. За амжилтанд хүргэдэг, өөрийгөө хөгжүүлдэг, баян болгодог гэх мэтчлэн маш олон бизнесийн номнууд байдаг бол энэ ном нь юугаараа ялгаатай юм бэ гэвэл амжилт гэдэг зүйлийг мөн чанарын хувьд хараад урт хугацааны амжилтыг зааж өгсөн ном байгаа. Амжилт гэж юу юм? Яавал амжилтанд хүрэх юм бэ гэдэг талаар энэ номны зохиогч болох Стивен R. Covey өмнөх 200 гаруй жилийн өөрийн хөгжүүлэх номнуудыг бүгдийг нь уншиж үзээд үүний дунд өөрийн гэсэн дүгнэлт нь өрсөн байдаг. Сүүлийн жилүүдэд бичигдсэн өөрийн хөгжүүлэх номнууд нь нийтлэг шин чанартай байдаг бөгөөд тухайлбал мотивацаа дээшлүүлээ, харилцааны чадвараа сайжруулъя, замун бусдыг удирдах, бусдыг менежмент хийж сурах гэх мэтчлэн илүү богино хугацааны амжилтын талаар тайлбарлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл уншлалуу шууд маргаашаас хэрэгжүүлж чадах ур чадрын номнууд ихэнхийг нийцсэн байгаа. Эдгээр ур чадруу чухал уу гэвэл мэдээж чухал. Гэхдээ хамгийн гол зүйл нь тухайн амжилтанд хүрэх байгаа хүн өөрөө хэн байж, ямар ёс зантай бөгөөд ямар зан чанартай байхаас шалтгаалаад урт хугацаанд жинхэнэ утгаараа амжилттай бөгөөд аз жаргалтай болох боломжтой юм. Өв номон дээр бичигдсэн байгаар хувь хүний суурь зан чанар нь урт хугацааны амжилтыг бүтээдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүн саятан боллоо, гой машинтай, гой байртай боллоо гэд хувь хүн талаасаа зан чанарын хувьд доголдолтой юм бол үнэхээр амжилтанд хүрсэн гэж хэлэхэд маш хэцүү. Баян боллоо гэд ямар ч цаг завгүй, гэр бүлгүй, тутны найз төгтгүй, нэг л сэтгэл хоосон байдаг хүмүүс маш олон байдаг байх. Гэхдээ зохиогч хэлж байгаа зүйл бол бити баян бол гэсэн үг бол биш. Баян болохын тухай ур чадрыг сургууд бол амархан, харин хамгийн чухал бөгөөд хамгийн хэцүү зүйл нь зан чанарыг бүтээхэд байдаг. Тэгвэл яаж зан чанараа бүтээх юм бэ гэвэл урт хугацааны дадал зуршлыг өөртөө суулгах хэрэгтэй. Дадал гэдэг нь бид бүхний мэдж байгаагаар маргааш нөгөөдөр хийгээд дуусах зүйл бол биш, амьдралынхаа туршид дагаж, мөрдөж хөвшүүлэх зүйл байгаа юм. Тэгвэл ямар дадал юм бэ гэвэл энэ номны нэр болох 7 дадал юм. 7 дадал нь үндсэндээ 3 хэсэгт хуваагддаг бөгөөд нэгт хувийн ялалт, хоёрт нийтийн ялалт, гуравт сэргээл гэж байгаа. Товчхондоо хувийн ялалт гэдэг нь би ганцаараа амжилтанд хүрэхийг хэлж байгаа. Гэхдээ Стивен R. Covey-ийн хэлжээр та ганцаараа амжилтанд хүрэх бол ойлгомжтой, тодорхой, амархан зүйл юм. Тэглээч ганцаараа амжилтанд хүрэхийг амжилтанд хүрсэн гэж хэлэхгүй бөгөөд 4, 5, 6 дахь дадал болох нийтийн ялалтыг хэрэгжүүлж бусдыгаа манлайлж бусдыгаа цуг амжилтанд хүрэх ёстой. За жишээлбэл та эргэн тойрноос ганцаархан амжилтанд хүрээд хүн болгон таныг үзий яддаг бол муухай зү. Үүний оронд таны эргэн тойрон болон таны дотны найз нөхөд чинь бүгдээрээ амжилтанд хүрээд хүн болгоноос та хэний ачаар амжилтанд хүрсэн бэ гэвэл таны нэрийг хэлэл ийм хүчээр та таашгүй их аз жаргал болон амжилтын амтыг мэдрэх байх. Гэхдээ үүнийг ганц 2 удаа хэрэгжүүлээгээд болохгүй. Амьдралынхаа туршид өөрийгөө ч амжилтанд хүргээд бусдыг ч амжилтанд хүргээд үүнийг давтан дахин хийж та жинхэнэ утгаараа урт хугацааны амжилтанд хүрэх юм. Тэгвэл уг амжилтанд хүрэх 7 дадлыг тайлбарлаж эхлэхээс өмнө уг номны өмнөх үгийн хамгийн сүүлийн өгүүлбэрийг тань сонирхуулсны дараа номны гол хэсэгтээ орцгоё. Эцэст нь хэлэхэд би ихтгэл болгондоо тавьдаг дараах асуултыг танаас асуумаар байна. Үхлээ хүлээж өгөх хүмүүсийн хідэн ажилдаа эсвэл зурагт үзэхэд илүү цаг хугацааг зарцуулдаг байж харамсдаг вэ? Хариулт нь нэг нь ч биш юм. Харин тэд хайртай дотны хүмүүс гэр бүлийнхээ болон итгэл үнэмшлээ өгсөн нэгнийг дурсан сандаг. Алдартай сэтгэл судлаач Абрахам Маслоу амьдралынхаа сүүлийн мөчөд аз жаргал сэтгэл ханамж хийгээд бусдын төлөө оруулсан хувь нэмрээ өөрийгөө ухамсарлахаас дээгүүр тавьсан байдаг. Тэрээр үүнийг гэгэрэл гэж нэрлсэн байдаг. За тэгэхээр нэгдүгээр дадал. Proactive бай. Proactive гэж өрдөн сонсож байгаа байх. За тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэвэл өөрөө эзэн бай гэсэн үг. Сонсоход бол амархан. Гэхдээ хүн болгон proactive буюу өөрөө эзэн байж төдийлөн чаддаггүй. Өөрөө эзэн байж чаддаг хүн гэж хэнийг хэлдэг юм бэ гэвэл тухайн хүнд ямар нэгэн зүйл боллоо гэж бодоход үүнд ямар хариу үйлдэл үзүүлэхээ өөрөө сонгож чаддаг хүнийг хэлдэг. Жишээлбэл хэн нэгэн танд дургу гэж хэлсэн гэж бодъё. Та энэ тохиолдолд яах вэ? Ямар ч бодлогоор шууд уурлаж усаарлаад тухайн хүнд ямар нэгэн муухай үг хэлвэл та proactive хүн биш юм. Үүний оронд би энэ хүнд ямар нэгэн муухай зүйл хийсэн юм байх та. Яагаад намайг ингэж бодож байгаа юм бол гэж бодоод би одоо юу хийх ёстой вэ гэдгийг тодорхойлж чадах хүн бол proactive хүн. Үүнийг англи хэлээр responsibility буюу хариуцлага гэдэг. Үгийг нь задлал response хариу үйлдэл, ability ур чадвар. Тэгэхээр хариуцлага гэдэг бол хариу үйлдэл үзүүлэхээ сонгох ур чадвар юм. Ямар нэгэн зүйл танд боллоо гэж бодоход гомдох, уурлах, шаналх, нэг бол зүгээр тоох байх гэх мэтчлэн эдгээр хариу үйлдэлүүдэд та өөрөө сонгох бүрэн боломжтой гэсэн үг. Хэрвээ та ямар нэгэн зүйлээс болоод яг одоо гомдсон байгаа юм бол гомдно гэсэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгосон байгаа гэсэн үг. Илүү ойлгомжтой болох үүднээс өөр нэг жишээ авч үзье. Таны сургууль дээр, ажил дээр чинь эргэн тойрны хүмүүс чинь маш муухай цуу яриа үүсгэхэд таны бөөндө муулжээ гэж бодъё.
Энэ тохиолдолд та хүмүүс намайг яагаад ингэж бодоод байгаа юм бол доо гэж бодоод бүтэн өдөр бүтэн сар стресстэй нервтэй суух уу? Нэг бол муусан тэнийг юмнууд ингэжлээд ингээд анхаарлаа хандуулахгүй тоохгүйгээр өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд урагшаага тэмүүлэхгүй. Энэ сонголт бүр таны гарт байгаа юм. Эндээс харагдаж байгаагаар хүн болгоны гаргадаг хариу үйлдэл өөр байдаг. Асуулт болгоно нэг л хариултыг гэсэн үг бол биш. Тухайн хүн ямар үзэл бодолтой, ямар дадалтай бөгөөд ямар зан чанартай байгаагаас шалтгаалаад хариу үйлдэл үзүүлэх хариуцлагын түвшин шал өөр байдаг гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор таны амьдралд өөрийг нөлөөлж чадах бүх үр дүн таны өөрийн чинь хариуцлага гэж бодох ёстой. Хүүхэд халуурчлаа, хүүхэд маань муудуу авчлаа, дардаа загнуулчлаа, компани орлого буураад цалин буурчлаа. Эдгээр зүйлс төр бүгдэн дээр нь нөлөөлж чадах үйл мэдээж нөлөөлж чадна. Тийм учраас эдгээр зүйлс хэний буруу юм бэ гэвэл таны буруу буюу таны өөрийн хариуцлагаас ч үүдсэн үр дүн юм. Гол санаа нь юу юм бэ гэвэл эдгээр сөрөг үр дүнгуудыг бүгдийг нь бусдын хариуцлага буюу бусдад чихэж болохгүй гэсэн үг. Ингэснээр та бүгдийг өөрийн хариуцлага болгож энэ нөхцөл байдлаас яаж гарч ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ гэдгийг бодон үйлдэл хийх ёстой юм. Гэхдээ нэг анхаарах ёстой зүйл бол зөвхөн өөрийн нөлөөлж чадах зүйлдээ фокуслох ёстой. Стефен Кови хэлж байгаагаар хүн болгон сонирхол татдаг санаа зовёмдаг маш олон зүйл байдаг боловч таны нөлөөлж чаддаг зүйл эдгээрээс багахан хэсэг нь. Нөлөөлж чаддгүй зүйл гэж юу юм бэ гэвэл жишээлбэл улс төрчид юу гэж хэлэх нь вэ? Ерөнхий сайд ерөнхийлөгч ямар шийдвэр гаргах нь вэ? Ковид ихийн хизээ хаан тараач юу? Олны танил гэлтгүй ойр дотны найзуудын цуу ярианууд гих мэтчлэн. Ингэж ярьдаг хүмүүсийг та зөндөл анзаарсан байх. Фэйсбүүкээр хүмүүс юу гэж хэлдэг юм бэ гэвэл ерөнхийлөгч сонгогсноос хойш ажиллаа хийсэнгүү ингэсэнгүү тэгсэнгүү. Та ерөнхийлөгч нөлөөлөд ажлыг хийлгүүлж чадах юм уу? Чадахгүй шүү дээ. Тэр олны танил ийм явдалтай ингэсэн тэгсэн гинэ. Та нөлөөлөд явдлыг засч чадах юм уу? Бас чадахгүй. Муусан гадаадаас ирсэн юмнуудаас л Монголд ковид дэгчлээ. Та ковидыг дэгдүүлэхгүй байж чадах юм уу? Чадахгүй шүү дээ. Та үнэхээр эрүүл мэндийн яам энэ төр дээр ажилтнууд нөлөөлж чаддаг хүн байсан юм бол окей. Тийм биш юм бол өөрийнхөө нөлөөлж чадахгүй зүйлс дээр энерги зарцуулах шаардлага байхгүй. Үүний оронд маска зүүн үү, олон нийтийн газарт явахгүй байна уу, өөрийнхөө нөлөөлж чаддаг буюу өөрийнхөө хийж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэл зохино. Дахиад нэг өөр жишээ авч үзье. Таны царай зүсний чинь талаар хин нэгin танд айгүй онцгой зүйл хэллээ. Тэр хүний сонирхдаггүй ямар ч нөлөө үзүүлэх шаардлага байхгүй юм бол та тоохгүй л байхад болно. Эсвэргээр хэрвээ тэр хүн таны ойр дотны жүүн байх юм бол тэр хүн танд гонцсон ч магадгүй. Тийм учраас та 50 андаад учрыг нь олох хэрэгтэй байх. Эсвэл зүгээр л уур нүрээд байсан юм бол танд хамаагүй буюу өөрийнхөө сонирхлынхоо тойрогоос гаргачихд л бол. Ингэснээр та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ сонгох боломжтой болж байгаа. Та хариу үйлдэлээ сонгож чаддаг хүн буюу proactive хүн болсноор энэ миний нөлөөлж чадах зүйл буюу энэ миний хариуцлага. Харин энэ бол миний нөлөөлж чадахгүй зүйлс гэж англи сурснаар илүү үр бүтээмжтэй, дээрэс нь илүү хариуцлагатай болох боломжтой болох юм. За тэгвэл хариуцлагатай хүн гэж хэнийг хэлдэг юм бэ? Хариуцсан зүйлээ идэв юм бол мэдээж. Гэхдээ энэс гадна энэ номын хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг нь бол хариуцлагатай хүн гэдэг бол нөлөөллийн тойрогтой нөлөөлж чаддаг хүмүүсээр хэлдэг гэж тодорхойлсон байдаг. Үүний яг эсрэгээр нь нөлөөлж чаддаг тойрог нь том мөртлөө сонирхдаггүй, санаа зовдгүй хүмүүсээс байдаг. Хүний эдийн засгийн чадах ихсэх тусмаа нөлөөллийн тойрог нь дагаа томордог. Жишээлбэл амар баян болсон юу ч сонирхдаггүй. Яаж баян болсон тухайга хинтээ ч хуваалцахгүй, ямар ч нийгэм идэвх, ямар ч нийгмийн оролцоо байхгүй. За яг хувь хүний эрхчлөө гэж бодъё. Эсвэл компани захирал, үүсгэн байгуулагч. Бүх ажилчдад нөлөөлнө, гэхдээ өөрийгөө сонирхдаг. Компанид баяжаад байдаг ажилчдын цалин нь юусоо өсөхгүй. Тэр захирал үүсгэн байгуулагч нарын хувьд ажилчдын ар гэр ямар байна уу, ямар ч сонирхол байхгүй байгаа болохоор тэгж байгаа. Өөрт нь маш олон хүнийг аврах хүч байгаа мөртлөө юусоо ашигладаггүй. Угаасаа сонирхдаггүй. Алба бол байхгүй, гэхдээ хариуцлагагүй. Тийм учраас хариуцлагатай хүн болъё гэвэл сонирхлын тойрогоо том болгож үүндээ нөлөөлж байх ёстой. Эхний дадал энэ хүртэл дуусж байгаа бөгөөд энэ хүртэл өгнөх юм бол альва юмс үзэгдэлд ямар хариу үйлдэл үзүүлэхээ байнга сонгох хэрэгтэй. Ингэхдээ миний нөлөө үзүүлж чадах зүйл үү, нөлөө үзүүлж чадахгүй зүйл үү гэдгээ ангилах хэрэгтэй. Хэрвээ нөлөө үзүүлж чадах зүйл юм бол үүндээ эзэн байгаад хариуцлагатай байх хэрэгтэй. За 2 дугаар дадалтаа орцгоё. 2 дугаар дадал маш сонирхолтой. Ингэж эхэлдэг. Дараагийн эдийн утсыг танд хинч саадуулахгүй газар очиж уншаарай. Мөн бодлоо цэцэлж анхаарлаа хандуулаарай. Харин одоо та сэтгэлийнхээ мэлмид хайртай хүнийхээ оршуулгын ёслолд оролцохоор явж байна юм төсөөлөөрэй. Та оршуулгын ёслол үйлдэх тэнхэм эсвэл сүмийн гадаа ирээд машинаа зогсоол тавиад гарлаа. Тэнхимд орох үед таныг цэцгийн баглаа ургаан хөгжмийн зөөлөн айз өгдөг. Цаашлаад гэр бүл найз нөхдийнхөө танилцаарыг хараад тэдний нүднээс үг гашуу хийгээд дурсамж дуртагдлыг мэдэрнэ. Улмаар авс үүд төхөж өнгийгөд дотор нь та өөрөө хөвтөж байхыг олж харах болно. Учир нь энэ бол одоогоос 3 жилийн дараа болох таны оршуулгын ёслол юм. Тэдгээр хүмүүс таныг хүндэтгэж хайр талархлаа илэрхийлэхээр хуран зугалжээ. Харин та одоо маш сайн төвлөрч бодоорой. Таны оршуулга дээр ирсэн хүмүүс таны бол амьдралын тань талаар яг юу гэж ярьж байгааг та хүсэж байна. Таныг тэд ямар хань, ямар аав эсвэл ямар ээж байсан гэж дүрсэлж байна.
ямар хүү эсвэл ямар охин байсан гэж дурсаж байна. Ямар найз нөхөр байсан гэж хэлж байна. Та тэднийг ямар зан чанарыг олж харсан байгаасаа гэж хүсэж байна. Ямар хувь нэмэр болоод амжилт бүтээлийг тань дурсаасаа гэж бодож байна. Та тэдний амьдралд ямар өөрчлөлтийг авчирсан байхыг хүсэж байна. Та подкастаа цааш үргэлжлүүлэхээс өмнө бичлэгээ зогсоогоод дээрх асуултуудын хариултуудыг цаасан дээр буулгахад хэдэн орныг зарцуулаарай. Ингэснээр та дадал хоёрын талаар илүү гүн гүнзгий ойлголттой болно. Бичиж дууссан байх гэж найдаа. За тэгэхээр таны ботсон, төсөөлсөн, цаасан дээр буулгасан зүйл бол таны жинхэнэ амжилт юм. Өөхөх өдөр заавал ирнэ. Таны оршуулгын ёслол хизээний өдөр зайлшгүй ирнэ. Таны оршуулга дээр таны тухай, найз нөхөд чинь, эхнэр чинь, аав чинь, хүү чинь яг юу гэж хэлвэл тань хамгийн гоё ах вэ? Жишээлбэл доржоо. Миний найз үнэхээр гоё 5-70 дэх байсан шүү. Баяа эле охинтой суугаад л. Миний найз чинь бүр 5 өрөө байртай байдаг байлаа гэдэг ч юм уу. Миний найз бизнес амжилтанд хүрсэнцэн баян газар байдаг байж лээ. Гих мэт зүйлийг дотны хүмүүс чинь бити яриасаа гэж хүсэж л байгаа. Үүний оронд жишээлбэл миний найз үнэхээр агуу сэтгэлтэй хүн байсан. Өөрөөсөө илүү бусдыг хайрлаж, гэр бүл, найз нөхөд танихгүй хүнс маш их тус хүргэдэг байсан. Хизээч хэнийг ч орхиж авахгүй тэр дүрийг чинь би үүр санах болно. Гих мэт эерэг гой зүйл хэлүүлэхийг л угаасаа хүсдэг. Тэгвэл энэ амжилтын зорилготой хүрэхэд яах ёстой юм бэ гэдгийг цаасан дээр буулгах хэрэгтэй. Өөр ингэсэн үндсэн үйлээ зохио. Энэ үндсэн үйлийг өнөөдөр бичээл дуусчих зүйл бол биш. Үүнийг олон сар, олон жил бичиж боловсруул. Үндсэн үйлээ зохиохдоо би амжилтынхаа зорилгод хүрэхэд юу илүү баримтлах ёстой вэ гэдгээ илүү их бодно. Жишээлбэл тусч олно гэсэн амжилтын зорилготой юм бол үндсэн үйлээ зохиохдоо хэрвээ миний ойр дотны найзад ямар нэгэн тусламж хэрэгтэй болох юм бол би үүнийг нэн тэрүүн тавина гэх мэт. Тусч болмоор байгаа мөртлөөс хүн амьтан залин мэхлээд байвал яах вэ? Тийм учраас хүн хуурахгүй гэж бас бичиж болно. Үндсэн үйлээ зохиож дууссанаар цаашид үргэлжлэх 20, 30, 40, 50 жилийн амьдралд ямар нэг асуудал гарч ирэх юм бол эцэс төгслөө бодон үндсэн үйлдээ захирагдаж зөв шийдлийг гаргаарай. Эцэст нь 2 дугаар дадлыг дүгнээд танаас асуулт асуух юм бол таны туулж байгаа зам, таны одоогийн зан чанарт нь хүсэж байгаа хүч төгсгөл чинь хүргэж чадаж байгаа юу? Энэ асуултыг өөрөөсөө дахиж асуугаад үзээрэй. За тэгэхээр 3 дугаар дадал бол хамгийн чухлыг ихэнд тавь. Энийг сонсоход амар ойлгомжтой бөгөөд мэдээж иргэмшиж санагдаж магадгүй. Гэтэ хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол цагаа яаж зохицуулах вэ? Цагийн менежментийг яаж хийх вэ гэж асуудаг. Үүний хариултыг Стефан Ковигийн 7 дадал номны 3 дугаар дадал бол хамгийн чухлын ихэнтэй бүлэг маш тодорхой, ойлгомжтой, өнөөдрөөс хэрэгжүүлж чадах хариултыг өгсөн байна. Тэр нь яг юу юм бэ гэвэл хүн болгон одоо дөрөвдөх 4 төрлийн цаг ажилтны хэлбэрүүдийг ашигладаг. Та эндээс эхлээд өөр аль төрлийг ашиглагаа бодоорой. Нэгдүгээр үеийн чеклист буюу тэмдэглэлтэй хүмүүс. За өнөөдөр тэр даалгавраа хийгээд, тэр бие даалтаа хийгээд, тэр ажлаа хийгээд, гэр бүлтэйг ингээд хийгээд бүгдийг нь чагсаалтаар нэг нь бичсэн. За өнөөдөр энийг хийжлээ гэж дугуулад хийж амжаагүй зүйлүүдийг нь маргааш нь болгоод, маргааш нь хийж амжаагүй бол нөгөөдөртөө болгоод гих мэт байдлаар маш богино хугацааны хараатай байдаг. Өөрөөр хэлбэл алсын зориггүй буюу ямар ч бодлохгүй. Хоёрдугаар үе нь календартай хүмүүс. Хийх ажлуудаа төлөвлөөд ирээдүйд болох үйл хэрэгээ бүртгэдэг. Хүн амьтан энийг хийж тэрийг хийж тэдэн нөгөөрөө игэнгүүт нь календар дээрээ бичээд явна гэсэн үг. Эхний үеийг бодвол арай жоох хурд хугацааных. За 3 дугаар үеийн тухайн календар дээр чухалчлалын ирэмблийг гаргадаг хүмүүс. Өөрийн зорилготой үндэслээд энэ арай чухал юм байна, тэр нь арай чухал юм байна гэсэн байдлаар ангилна. 4 оны дараа ийм чухал ажилтаа юм чинь тэр болтол энийг хийцэн байна гэх мэт байдлаар аль чухлыг ихэндэн тавиад наривчлал гаргадаг хүмүүсийг хэлнэ. Ингээд сонсоход айгүй зөв арга юм шиг санагдаж байгаа ч гэсэн урт хугацаанд бодох ёстой. Энэ аргыг удаан ашиглах юм бол хэд цагдаа баригдмал болгоод цагийн боол болно гэсэн үг. Ингэснээр ядраад буцаад нэг юм 2 дугаар үе дээрээ очдог. Тэгвэл яах ёстой юм бэ гэвэл 4 дугаар үе буюу цагийг биш өөрсдөө ажиллах аргыг ажиллах ёстой. 4 дахь үеийн аргачлалын гол цөмийг бичлэгнээр харуулсан матрицын тусламжтайгаар хялбархан ойлгож болно. Товчхондоо бид цагаа дараах дөрвөн байдлын аль нэг хэлбэрээр нь зарцуулдаг юм байна. Хэр чухал, хэр яаралтай вэ гэдгээр нь дөрвөн баганд хуваасан байна. Нэгт яаралтай дээрээс нь чухал. За үдээс хойш нэг танилцуулга бэлтгэх юм байна. Маргааш манай эхнэрийн хүүхдийн төрсөн өдөр. Араас нь дахиад яаралтай чухал ажил хараад ирнэ. Маргааш нь дахиж презентацаа сайжруулаад танилцуулахаар боллоо. Ингэхгүй бол тэхгүй, яг одоо ингэхгүй бол болохгүй гэсэн зүйлүүд. Хоёрт нь чухал ч гэсэн яаралтай биш. Жишээлбэл жолооны үнэлгээ авах, айлц өгөх, бизнесийн ном унших гэх мэт. Чухал юм уу гэвэл чухал. Хараагаад хэлэн өөрийгөө хөгжүүлэн эрсдлээс хамгаална, хяналттай болно гэх мэт зэргээр маш олон давуу талтай юм. Гуравт нь яаралтай мөртлөө чухал биш. Маргааш нэг манай найзын төрсөн өдөр. Гэтэ надад ч нэг чухал хүнч биш дээ гэдэг ч юм уу. Ажлын майл байна. Өнөөдөр хүртэл хариугаа өгнө үү гэсэн байдаг. Гэтэ заавал өнөөдөр өгөх шаардлагатай ч юм уу гэмээр. Дөрөвт нь чухалч биш, яаралтай ч биш.
Кино үзнэ, тоглоно, Facebook ухлаа гэх мэт. За энэ матрицын үед ийм байд юм байна. Тэгвэл та аль нь вэ? Стефен Р. Кови багш ингэж хэлнэ. Ихэнх хүмүүс нэг буюу яаралтай дээрээс нь чухал ажил дээр 90%-ийг, дөрөв буюу яаралтайч биш, чухалч биш ажил дээр 10% зарцуулдаг байна. 10 жилийнхэн болоо оюутнууд дийлэхгүй байх шүү. Зөвхөн ажиллаж байгаа ангив ийм байд юм байна. Энийг хийхгүй бол дараа нь тэрийг хийхгүй бол тэрийг хийж дууссан дараа энийг хийхгүй бол болохгүй гэсээрээ л өдрийг бардаг. Стресст нь ядран, зутран, жоохон ядраад эхлэнгүүтээ Facebook ухдаг. Ихэнх хүмүүс иймэрхүү байдалтай байгаа. Гэхдээ хамгийн их ач холбогдол өгөх ёстой хэсэг нь бол хоёр буюу чухал мөртлөө яаралтай биш зүйл юм. Яагаад юм бэ гэвэл та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ та өдөр тутам хийж байсан юм бол танд илүү эерэг үр дагавар авчрах байсан зүйл юу байсан бэ? Магадгүй турна, спортоор хичээлэн, шинэ юм сурна, ном уншина, өөрийгөө хөгжүүлэн гэх мэт зүйлүүд танд төсөөлөгдөж байгаа юм. Тэгвэл тэр бол таны хийх ёстой зүйл бөгөөд таны хамгийн чухал зүйл юм. Эдгээр зүйлсээ яг одоо хийж эхлэх хэрэгтэй. Харин 3-4 бол ямар ч хэрэггүй. Тэгэхээр өөрийн цагийн менежментийг хийх үедээ чухал биш зүйлүүдийг бол бүгдийг нь арчих хэрэгтэй. Ингэхдээ өөрийн амжилтын зорилгоо бодно. Зорилго дээр үндэслэж гаргасан үндсэн хуулиа санана. Үндсэн хууль чинь байгаа юм бол аль нь чухал биш гэдгээ та өөрөө анзаарсан байлгүй дээ. За хоёр нь чухал юм байна. Нэг нь ядраад юм байна. 3-4 нь угаасаа хэрэггүй юм байна. Тэгвэл би яаж төлөвөө боловсруулах юм бэ? Стефен Р. Кови багш зүгээр таны төлөвөг чинь боловсруулад өгсөн байгаа. Дэлгэсэн дээр байгаа та харж байгаа. Нэг нэгээр нь тайлбарлая. Эхлээд өөрийнхөө үүргээр ойлгоо бодох хэрэгтэй. Үүргээр ойлголохлээр төвхтөө санагдаж магадгүй ч хамгийн энгийнээр тайлбарлал би хин юм бэ гэдгээ бичнэ. Ажил дээр ямар үүргээр ойлтой юм? Би гэр бүлийн хувьд хэний аав, хэний хүүхдийн гих мэтчлээ. Үүргээр ойлго гаргасан бол тус бүр дээр 7 хоногийн зорилтуудаа бичнэ. Яагаад 7 хоногор юм бэ гэвэл өдрөөр нь цагаар нэвэл тэр бол стресс болно. Харин эсвэргээрээ жилээр нэх юм бол хит хийсэр болно. За одоо 2 дугаар дадлал дээр гаргаж ирсэн зорилготоо хүрэхэд ямар зорилтууд байж болохоор вэ? Тэрийг 7 хоногор бичнэ гэсэн үг. За тэгвэл хувь хүний хувьд 7 дадлал номыг уншсан юм чинь өөрийн гэсэн үндсэн хөлтэй болёо энэ 7 хоног. Аав хүний хувьд ойрт хүүтэйгээ зөв гараагүй байгаа юм чинь ямар ч зэн 7 хоног салхин гарьяа тэгвэл тусархаг хүн болмоор байгаа юм чинь ажил дээр энэ 7 хоногт хэнийг нь туслая гэх юм байдлаар. Ингээд эхлээд 2 дээр үндэслээ 7 хоногийн төлөвөө гаргасныхаа дараа завсар зайгаар нь нэгийг хийнэ. Нэг буюу яаралтай дээрсэн чухал зүйлийг та үнэхээр цагаа зохицуулж сумаар байгаа юм бол аль болох бусдад хийлгэл. Бусад хүнд өөрийн чухал зүйлээ даатгах угаасаа амар хэцүү. Яг миний хүсэж байгаа шиг хийж чадахгүй юу? За энийг хийгээд хүчгээ нөөнд заана гэдэг чи өөрөө аюу хэцүү. Заасан цэн хийж чадахгүй зөндөө гарна. Зааж гиснээс баг өөрөөс нь хамаагүй хурдан ч юм шиг. Гэхдээ урт хугацаанд бодох хэрэгтэй. Өөрөө хийсэн илүү хурдан гэсэн үр бүтээмжээс илүү үүний тухайн хүн сурснаар ямар үр дүнд хүрэх ёстой вэ гэдэг талаар бодох нь зохистой. Бусдад нэгээ даатгах чав хугацаанд та хоёрлогоо илүү төвлөрөх боломжтой болно шүү дээ. Дээрээс нь бусдад зааж, бусдад даатаж сурна гэдэг бол маш том хөрөнгө оруулалт юм. Нөө хүн ч гэсэн юм сурна, та өөрөө ч гэсэн юм сурна. За тэгэхээр 3 дугаар дадлыг дүгнэхэд яаралтай биш мөртлөө чухал зүйлдерээ илүү их цагаа гаргадаг болъё. За энэ удаагийн подкаст дээр бол өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадлал номны эхний 3 дадлыг тайлбарласан болно. Подкастныхаа ихэнд хэлсэн шигээ энэ бол таныг амжилтанд хүргэх зан чанарын ном юм. Зан чанарыг суулгахад зөв дадлал хэрэгтэй. Зөв дадлыг суулгахад өөртөө хөвшүүлэх хэрэгтэй. Хөвшүүлэхэд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Тийм болохоор энэ ном бол ганцхан өдөр уншаад дуусгах ном бол биш, амьдралынхаа туршид хэрэгжүүлэх ном гэдгийг санахыг хүсье. Эхний 3 дадлал нь би ямар байх ёстой юм бэ гэдэг талаар тайлбарласан бол дараагийн 4 бүлэг дээр би бусадтай ямар байх ёстой гэдэг талаар тайлбарлах болно. Дараагийн дугаарын подкаст дээр уулзцаа энэ үрэл сонссонд баярлалаа.